Манай бүлгээс өгж байгаа шаардлага их тодорхой. Одоо өнөөгийн гадаа байгаа нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал, за аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлыг үр хүрийн амжиргаа хэрхэнд ороодж байгаа вэ гэдгийг харахгүйгээр ийм томилгоо улам засгийнхаа бүтцийг данхаалгаж байгаа, бүрэлдэхүүнийг данхаалгаж байгаа энийг эсэргүүцэж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн дэд цайдууд гэдэг нэг 10 хэдэн залууг томилгохдоо одоо томилгыг эсэргүүцээд байгаа хэрэг биш. Энийг тэр гадаах нөхцөл байдлыг харахгүйгээр томилж гинэ гэдэг буюу дэд цай дээр дамжуулж өнөөдрийг хүртэл томилогдсноос хойш 6 сарын дотор 6 сар чинь бага хугацаа биш шүү дээ. Энэ хугацаанд ямар ч алхам хийхгүй юм байна гэдгийг ойлгоод шаардлага хөргүүлээд тэгээд шаардлагыг үйл биелүүлвэл огцруулах санал гаргана л гэсэн юм шаардлагыг хөргүүлсэн. Өчтөрийн байдлаар нэг 4 сайдын үлдээгээд одоо чиглэлийн 4 яам нь үлдээгээд бус дэд цайдаа болох санал гаргаж чинь гэх нэг юм мэдээлүүд явж гин лээ. Тэрийг хараад би бас гайхчихлаа. Одоо тэгээд арчилсан намууг нь тэднэртээ 8 цаг шүү дээ. Сайдын тоогоор хямдраад байгаа юм яагаад 16-аас 4 болголоо энэ төр. Эдгээр асуудал олж харахгүй байна. Дэд сайдын тоо гэж хараад байна. Гадаах нөхцөлөө олж харахгүй байна. Одоо бид нар маш хүнд хаврыг ухтаж авахд бэлэн болж шít. За шатхууны нийлүүлэлттэй холбоотой өнгөрсөн жилийн 106-нтой холбоотой махны нийлүүлэлт багассан. Одоо махны үн өссөн. Цагаан сарын үеэр бүр тэнгэрт очих байх. Гурлийн үн буурсан, өссөн. Тэ? За одоо ингээд шатхууны нийлүүлэлт ч ерөөсө бүхэл юмд шууд нөлөөтэй. Яагаад тэгэхээр одоо нийлүүлэлт багаас шалтгаалаад одоо евро 5 стандартын бензиний үн бага бензинийх нь үн жишээлбэл өндөр үнэтэй бензин хэрэглээд эхэлж штэ өчтөр шөнөөс хойш хүмүүс бензин байхгүй учраас тэрийг хэрэглээд эхэлнэ. Тэгэхээр шатхууны зардал нь нэмэгдэнэ гэдэг чинь тэр шатхууныг хэрэглэж найс цаашаа очиж хүргэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний үн өснө. Яг тэгэхээр өртгөн өсөж байгаа юм чинь. Гэх мэтчлэн. За дээр нь энэ инфляцийг хөөрөгдөж байгаа. Дээр нь манай төсвийн бодлогын үр дүнд жил болгоны инфляц бол төлөвлөсөн хэмжээнээс өндөр байдаг. Дээр нь манай төсөв бодлогоо боловсруулаад төсөв батлуулахдаа орлогоо буруу төсөөлснөөс болоод буруу төлөвлөснөөс болоод одоо гадаад экспортын хэмжээ буураад нүүрсний худалдаа бол багасаад эхлэнгүүт төсвийн орлого тасраад төрийн албаагчдын цалингч тавьж чадахгүй нөхцөл байдал руу орж шít. Тэгэхээр энэ засгийн газар 6 сарын өмнө яг 6 дугаар сарын 13-нд томилогдсон. Намар болдог улс, өвөл болдог улс, өвлийн дараа хавар болдог улс гэдгийг арайч мэдгүй нэгж байхгүй. Тэгэхээр ийм нөхцөл байдлуудыг мэдсээр үж үл хийв гэдэгт л одоо арчилсан намын зүгээс цаашдаа ингээд эхний 100 хоногоос ахуулаад 6 сарын хугацаанд тодорхой үйлдэлийг бол хийхгүй байна л гэж үзэж байгаа байхгүй. Тийм учраас нэг өдрийн өмнө боловч дараагийнхаа хүнээ томилж аваад тэр хүн ажлаа хийгээд яваасаа л гэж үр дүн гаргасаа л гэж үзэж байгаа юм. Тэрнээс нэг уус төржиж байгаа юм биш. Яг тэгэхээр дараагийн ерөнхий сайд нь одоо бэлэн байна шүү дээ. Одоо танхимын голын сондол дээр сууж байгаа шүү дээ. Чи одоо намын дарга хүн шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс гарч ирээд одоо яг ажлаа аваад намынхаа бодлогыг бариад, засгийнхаа бодлогыг бариад явахгүй бол энэ талдаа засгийн бодлогын тусдаа, намынхан бодлого тусдаа энэ дунд нь ингээ Монгол ус хохироод байна л та. Хохироод. Тэгэд энэ хугацаанд хийгээгүйгийнх нь горыг одоо хэдүүлээ хавар амсан. Тэгээд одоо тэрнээс өмнө л аль болох ажлыг хурдлаачаал гэж одоо шахаж байгаа. Тэр тэгээ олж харахгүй дэд цайдыг томилж гинэ гэдгийг л шүүмжилж байгаа хэрэг нь энэ байхгүй. Тэрнээс биш бид нар хэрвээ ус төрчсөн болвол үнэхээр яг ус төрчсөн болвол алдаа гаргахын хүлээг л суугаад байна. Гадаа жагсаал хавар хүмүүс балраад уурлаасаа гэж суугаад авах байхгүй. Гэтэл бидний энэ улс төрийн онооноос илүү айл өрхүүдийн амжиргаа бид нар яах гэж энд ажил хийж байгаа юм бэ тийм биз дээ. Аль болох алдааг нь хилээд засаад ингээд урагшаа төрн яваад тэгээд үр дүнд нь бас нэг айл өрхүүд нэг өдрийн юм боловч гэсэн нүүр тулсан асуудлаа тойроод гарах боломж болцоогоор нь хангах нь л бидний одоо үндс үүрэг шүү дээ. Тэгэхгүй ингээд алдахыг хараад чимээгүй харж сууж байгаа. Яг алдангуут нь за одоо өстө алдчихлаа хэдүүлээ ус төрөө хий гэдэг бол жинхэнэ ус төржилт байхгүй. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр нөхцөл байдлыг сануулж хэлээд байна гэдэг чинь 42 гишүүн 42 зөвлөх өөрт нь юм хэлээд байхад ойлгохгүй л тэгээд одоо яа гэхвдээ тийм ээ.
Засгийн газрын зүгээс бол одоо 128 бүтээмжийн менежерийг халсан. За энэ нь бол одоо бүтээмж менежер тавиад бүтээмжтэй байсангүй, хяналт тавиад хяналт байсангүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр арчсан намын өмнөх дарга ган төмөр бол одоо энэ бүтээмж менежерийг болох юм бол жинхэнэс дээрх хэрэгчдийн арсын өвчин гэж хэлсэн. Тэгэхээр одоо яг арчсан намын зүгээс нь арсын өвчүүд байгаа юм уу? Өмнөх даргынхаа бодлогоор ажиллаад байгаа юм уу? Яг энэ хэр шудраг үндсэн дээрээс энэ явж байгаа юм бэ? Одоо эсвэл өөр хүний бас захиалга яваад байгаа юм уу? Бүтээмжийн болон хяналтын менежер гэж хамтарсан засгийн үед 128 хүнийг ажил. Энэ дотроос 100 ардын нам болон хүн намаас томилсон бүтээмжийн гэдэг нэртэй менежер байжээ. Тэр захирлынхаа ажлыг хуваалцаад байгаа машиныг тийм л болчихсон юм шиг л бүтээмжийг хариуцдаг ч юм уу тий сайжруулах гэдэг ч юм уу мэдхгүй. Арчилсан намны 28 хүн томилжээ хяналтын менежер гэдэг нэртэй. Тухайн үед ардын намынхан дид цайттай байя. Тэгээ дид цайд нарыг томлоо гэсэн. Арчилсан нам бол дид цайттай байхгүйгээд 2015 онд зарчмаа ерөнхийдөө баталсан учраас барьж байгаа тэр зарчмынхаа дагуу дид цайттай байхгүй харин төрийн өмчт үйлдвэрийн газар компаниудад хяналт тавья. Энд л авилгуулга үүрлээд байна гэд хяналтын менежер энэ 28 хүн томилсон байна. Энэ хяналтын менежерүүд үндсэндээ ажиллаа хийгээд та бүхэн санаж байгаа бол Эрдэнэ очрын Тамир гээд Эрдэнэ савнтлагууд дээр томилогдсон хяналтын менежер томилогдоод хэдэн сарын дараа хэвлэлийн урал хийгээд муурны зээжвч хүртэл худалдаж авдаг юм байна. Төсвийн мөнгө яг төрийн өмчт үйлдвэрийн газрын хувьцаат компани мөнгөөр гээд хянасныхаа үндсэн дээр гаргаж ирсэн үр дүнгуудыг танилцуулсан. Одоо дархны засаг дарга дээр асуудлууд үүссэн гэх мэтчлэн тийм ээ. Тэгээ гарч ирээ мэдээлэл зүйлүүдэд эхлэнгүүд Монгол ардын намынхаа уурулсан. Ингээд үндсэндээ засгийн газар огцрохоос өмнө арчилсан намыг хамтарсан засгийн газараас хөөсөн. Хянаад ирсэн чи хөөсөн байхгүй. Тэгээд түүний дараа ган төмөр дарга гарч ирээд хяналтын менежерүүдийг чөлөөлөх юм бол арсын өвчин гэж. Энэ юу ч юм хэр манай намынхныг чөлөөлөх юм бол гэсэн утгаараа биш. Тэг чинь Монгол төрийн сайд байсан шүү дээ. Тэнгүүд тэр ямар утгаар хэлсэн гэхээр энэ хянд шалгаж байгаа хүмүүсийг холдуулж байгаа хулгай хийх гэж байгаа бол арсын өвчин шүү л гэсэн санаа. Тэрийг нь яг одоо дид сайдын эсрэг үүсэнгүүд тэрийг нь шалтгаан болгож яриад байна лээ. Бүтээмжийн хяналтын гэдэг менежерүүдийг хольж яриад байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт төсөвт хяналт хийсэн гэх худлаа яриад байгаа. Бүтээмжийн болон хяналтын менежерүүд төсвөөс цалинждаггүй байсан. Тухайн томилогдсон компани дээр эсвэл үйлдвэрийн газар дээр тэн дээрээ цалинждаг. Тэндээсээ цалинждаг. Тухайн компани үйлдвэрийн газрууд бол татвар болон хувьцаа ногдох хяв хэмжээндээ тааруулаад ногдлох шиг төрд өгдөг. Тийм ээ. Харин одоо энд эд сайднэр гэдэг хүмүүс чинь бол төсвөөс цалинжна. Төсвөөс цалин болон хангамж бусад бүх зардлууд нь гарна. Тий. Тэгэхээр энэ хэмнэлт биш. Сэргээрээ төсөв дээр зарлага нэмж байгаа. Энэ хоёрыг хольж ярьж толгой эргүүлээд байгаа. 128 хүнийг чөлөөлж 40 хэдэн тэрбумыг төсвөөс хэмнэлээ энэ төр. Төсөвтөө ерөөс хамаагүй. Одоо харин ч ихэнх утгаараа энэ 16 хүний төсвийн зардал нэмэгдээд явж байгаа. Энийг төсвийн хуулийн дээр чинь энэ орон тоон дээрээ зарцуулах юм тавиагүй шүү дээ. Одоо хаанаас яаж зарцуулах энэ ерөөсөө ямар ч зарчмыг юм ярьж байгаа байхгүй. Тэгээ нэгэн томилцсон юм чинь тэгээ тэнд байгаа засагт байгаа төсвийнхээ аль нэг газраас хаанаас ч юм аргалаад гаргадаг гэдэг ингээд гаргаал явах юм шиг байна. Тэгээд аргалал гаргаал явдсан байна гэдгийг нотлоод байна л. Ингээд деталь болгоны энэ ажиллах юм бол үйлдэл болгоно худлаа, үйлдэл болгоно алдаал багтах. Тэм учраас тэрийг нь хилжил байгаа хэрэгтэй. Одоо хүмүүс ус төр жоох ядраад байна. Одоо юу гэдгийг засаг төр доктортой байгаасаа байнга ус төржлөө гэд нэг талтаа тэгж харж байгаа баг. Нөгөө талдаа нэг өдрийн өмнө боловч л алдааг нь засах нь л одоо сүр хүчний үүрэг. Тэнс алдуулаад ард нь гоншихнах бол ямар ч хэрэг.